Гэтэл би зөвхөн ингээд 10 минут ингээд гүйлгэж хайж үзсэн. Бүгд наймд хятад улсын одоо говьчин одоо Монголд ч байгаа хятад улс юу өөр Монголч байгаа шүү дээ. Тэр говийг тойруулаад одоо жишээ зүгээр Google-ээс харахад 20 хэдэн станц юу вэ? Нарны станц байна. Тэр нь тэгээд хэмжээгээс янз янз байна. Тэгээд эсийг харьцах нь 9 км квадратын газар нарны станц хийхэд тэнд нь шүү дээ 1000 мегаваттын цахилгаан үйлдвэрлэж болж байна. Миний сая харснаар болохоор 2023 оны Улаанбаатарын хэрэгцээнийг 1300 орчим байдаг юм байна. Монгол улсын хэрэгцээ. Тэгэхээр бид нэр яг өмнөд хөрш бол ингээд энэ бол байж болох юм байна, технологи нь болох юм байна. Газар зүйн хувьд, нарны хувьд бол энэ нарны эрчим хүчийг үйлдвэрлэж болох юм байна гэдгийг харуулсан байхад Монгол шиг ийм өргөнд газрууд, нутагтай газар яагаад бид нар 10 харьцаа 10 км-ийн харьцаатай нарны панелийн том станцыг байгуулж болохгүй. Яг энэ сэргийгдэх эрчим хүчийн тал дээр бол хөрөнгө оруулалт татах улсын байгууллагууд бол давай нээлттэй хийх ёстой тий. Энэ нөгөө нэг илүү ногоон байх ёстой гэдэг хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мөнгөний бид нар татах боломж бас байгаа хөөхгүй. Тэгээд цаашдаа багдгүй бүр нэг фантазлууд барны спортлох ч юм уу те. Яг л хамгийн том хэрэглэгч эрчим хүчний хамгийн том хэрэглэгч чинь урд хөрш байна, солонгос байна те. Тэр иймэрхүү шийдлүүд рүүгээ явах хэрэгтэй байна. Одоо ер нь бол урт хугацааны шийдэл бол энэ янданг те бууруулах одоо төвшийг нь тарих шийдлийн ерөөсөө байхгүй болох юм. Тэгээд явж эн чинь бас нөгөө талаараа том утгаараа болохоор ерөөсөө энэ ажилгүйдэл аягүй их байгаа. Би одоо хүснээрээ шууд дуртай газараа байр бодлоод авч чадахгүй. Яг л би хүссэн тийм хэмжээний орлоготой байж чадахгүй шүү дээ. Энийг бид нар шийдчихвэл жишээ нь иргэдэн тэр цахилгаанаараа хангана уу, нарны панелаараа хангана уу, газаараа хангана уу, тэр бүх боломж нь гараад ирж шүү дээ, тэ. Орж ийн л та, тэ.